За би 8 цагаас лайв хийж хэлсэн. 1 минут хүлээчи. Шеэрлээд өгөөрэй гэдэг шиг. Би одоо нэг шеэрлээд өгөөрэй гэхлээр нэг пүүзний 8 шиг санагдав. Пүүз зарах гэж байгаа юм шиг санагдав. За мартад санах нь уу гэж одоо би энэ дээр ингээд цаасан дээр одоо мартахгүй тул зарим нэг асуудал ингээд бичсэн байна. Үсээс дэндээс өн авахч. За хэрэг хүн орж ирж. За 8 цаг болж байна. За лайв хийлээ. За ер нь бол хоолой мөнсөөчд идэхгүй байна. Гэхдээ яг одоо тэгээ ярихаас өөр замгүй дуугаа одоо энгийн жирийн тэнэг ард түмэн тархиа угаалгаа дуусах шинжтэй. За дуу муу гайгүй гоцтой миний. Дуу гайгүй гоцтой. За энэ би 4 жилийн өмнөөс за бараг одоо 5 жил боллоо дөө. Ерөнхий сайд оюун эрдэнэ албан тушаалаа аваад 4 жил 8 сар 9 сар орчим болж байна. Тэгээ би бол 4 жилийн өмнөөс за ерөнхийдөө оюун эрдэнэ ч юм уу их аюултай хүн байна. Явж үзүү илбэг дөржөөсөө илүү аюултай. Маш аюултай хүн байна шүү. За илбэг дөржүүл яах вэ? Одоо нэгэнт гадагшаа гараа зугатаасан хүн. Монголд хор болох нь бага. За хоёрдугаарт илбэг дөржүүл Америкийн нэгдсэн улсын дижээвэл Орос Монгол хоёртой Орос хятад хоёртой монголчуудыг муудалцуулж Монголд ямарваа нэгэн аргаар дайн дэгдэж инхийг сахиулах нэрээр одоо НАТОгийн цэргүүд Монголд орж ирж стратегийн маш өндөр ач холбогдолтой газрыг эзлэх. За энд бол элбэгдэрж хүчин зүтгэж байгаа. За өмнөдөө бол үндэсний урагч. За оюун эрдэнэийг би яагаад элбэгдэрчөөс илүү аюултай хүн бэ гэж хэлээд байна гэхээр элбэгдэрчүүд Америкийн дижээвэр. За оюун эрдэнэ бол хятадын дижээвэр. Тэгэхээр тэр хол ертөнцийн нөгөө бөөрөнд байгаа. Америкчууд биднэрт илүү аюул заналтай юу? Яг урд хил дээр байгаа. Хятад улс биднэрт илүү аюултай юу гэдэг асуудал. Ийм учраас би оюун эрдэнэийг Монголын төвд хамгийн аюултай хүн гэж би хэлж байсан. Ер нь бол 1921 онд ардын хувьсгал мандаад одоо 100 гаруй жил болж байна. 104 жил болж байна. Энэ 104 жилийн хугацаанд манай Монголын төрд тодорсон бүхий л ерөнхий сайдууд дотроос хятадыг шүтсэн, хятадыг дагахыг уриалсан, хятадуудад найр тавьсан 2 хүн ерөнхий сайд байгаа. За нэг нь бол одоо Шүү Жан одоо айрмаа авч Монгол руу орж ирсэн. Богдхан дуудсан байдаг. За энэ дэр хятадын цэргүүдийг хамгийн их одоо дэмжиж хятадуудыг орж ирэхийг хамгийн их одоо нөхцөл бололцоог нь бүрдүүлсэн хүн бол Баоли овогт одоо цэрэн дөрж гэж хятадтай ирлийз байсан. Баоли цэрэн дөрж буюу хичээнгүй сайд цэрэн дөрж нь Монгол улсыг автономт болгосон Богдханы одоо зарласан өөртөө одоо юу лээ олон өргөгдсөн 1-р 2-р онгод тусгаар үйлс байсан Монгол улсыг автономт болгоод тоглоомын засгийн газар байгуулсан хүн бол цэрэн дөрж. Энэ бол Баоли овогт цэрэн дөрж. За хоёр дахь үүнээс хойш 100 жилийн хугацаанд Монгол улсын ерөнхий сайдууд эх оронч тодорч исэн. Ихэнх нь Оросуудад
улаан коммунистуудад алуулсан амны амраас эхлүүлээл тэ. Хазар гиндингээд эх оронч ерөнхий сайдууд маань Оросод авчиж Бутировка буюу коммунарка гэдэг Оросын хоригт лагерт ясаад авчихсан эх орончд. За энээс бас явсаар байгаад хоёр дахь одоо Хятадыг ил далдаар дэмждэг, Хятадыг сурталчилдаг улаан хятаддсан ерөнхий сайд бол энэ одоогийн байгаа ерөнхий сайд дан хоёр эрдэнэ. Данх гэж хүмүүс хочилдог, данх очд. Тэгэхээр энэ оюун эрдэнэ бол та нар өөрөө одоо би үл тэр хүнийг гүтгээгүй. За тэр хүн өөрөө зарласан. Юугаар цөлшгүй, одоо алтаар цөлшгүй хамгийн сайхан өршөл хятадууд. За хятадын хөгжлийн галт тэргэнд хамт сууж аялцгаая монголчуудаа гэж чарлсан. Дээр нь одоо Монгол улсын одоо ирээдүй хятад оромгүйгээр одоо урагшаа нэгч алхахгүй. Хятадгүйгээр монголчууд урагшаа нэгч алхам хөгжихгүй гэж хамгийн их чарлсан ерөнхий сайд. Монгол улсын түүхэнд хятадыг шүтэж хятадыг дагахыг уриалсан, санал болгосон хоёрхан урагч ерөнхий сайдын нэг бол оюун эрдэнэ. Ийм учраас би оюун эрдэнэ дургвай. За Лодо самбуу тэр нэг балаа нэг их бацаа цингүүн гэд юугаач мэдгүй нэг би жинжин үеийн төлөөд илгээд илэрээд байдаг нэг охин байна. За тэр мэд нөхдүүд оюун эрдэнэ эсрэг явж байгаа. За Лодо самбуу одоо тэр бумын байр авцсан МСС-ийн байранд байдаг. За тэрэн дээр бол хил хам гарна гэд түрээсийн гэрээ байгуулсан. Би түрээсийн байранд сууж байгаа гэж шаадаг. Улаанбаатарын Лодо самбуу. За мэдээж хил хам гарна гэд байр бол авсан. Байраар барьцаалгацсан хүн. Тэр бол мэдээж одоо түрээсийн гэрээгээр хүү амтан дараа нь үзүүлнэ шүү дээ. Уучлаарай би түрээсийн гэрээгээр түрээсээр сууж байгаа. Энэ түрээсээр бичиг байна гэж бодлоо шаах гэсэн бичгийн заасан дээр нэг тийм түрээсийн гэрээ шиг амарх юм байхгүй. Тэгээд цингүүн энэ одоо улсын их хурлын 17 гишүүн билүү. МСС 70-аас 340 сая төгрөгийн хооронд сонгуулийн одоо санхүүжилт авсан байдаг. За ингээд одоо Лодо самбуу цингүүн эднэр бол МСС-ийн захиалгаар оюун эрдэнэ огцруулах гэж боссон байхаа. Надад бол ямар ч хамаахгүй. За би бол Лодо самбууг дахиад их хурлын гишүүн болгохгүй төлөө би ажиллана. Яагаад гэвэл Лодо самбуут хоёр танилуд миний дөгөөл явж исэн. Одоо хоёр. За бүр тодруулж ирэл хоёр PUBG-ийн одоо арт гэж каланд. Би арт каланы лидер. Лодо самбуу бол одоо мембер байсан. Бид хоёр хамт PUBG тоглодог байсан. За тоглож байхдаа элдв янз юм л ярьдаг байлаа. Их энгийн харьцаатай тийм хоёр байсан. Лодо самбуу яг миний нүүрлүү ихцэлж харж байгаа 3 удаа худлаа ирсэн. Жохоо хөгийн юмн дээр, лалрын юмн дээр. Тэгээд би бол ер нь худалч хүнд дургу. Хамгийн сүүлд би засгийн газрын ордон дотор Лодо самбуутай уулзсан. Манай нэвтрүүлэгт орсон. Би өөрөө телевизийн нэвтрүүлэг хийжсэн мэднэ. Би тэнд эцэж худлаа хэлэхгүй яг очно гэд ингээд мөрсөн. Хамгийн сүүлд тэгж худлаа хэлж мөрсөн. Мессеж бичиж утсаа авдгүй, залгаад авдгүй ингээд тэрчгтэй. Ер нь бол Лодо самбуу худалч. Улаанбаал нэвтрүүлэг эзэж шудраг үнэний төлөө дуурж байгаагүй. Нэг оролцогчоос 10 сая төгрөг авдаг. За сахал эрдэнэ илгээс үлстэй аман багтахгүй мөнгө авсан гэж. Ер нь бол мөнгөний сэтгүүлж мөнгө л амлуул тэр хаашаач явж мэдэх залуу. За ийм Монгол улсын төрийн далбаг тастаас татаад урж исэн юм биш. Тэр Монгол улсын төрийн далбаг тасар татсныхын төлөө тэр нь багада 10 жилийн шоронгын ял өгөх байсан. Тэгээ хаттад ойсон талбай гэд хөгийн нэг лалрын тайлбар тавиа малтарсан.
За ингээд лодо самбуутаа бол би оюун эрднийг огцруулъя гэсэн тал дээр бол одоо лодо самбуу цэнгүү эднэртэй нэг болчихж байгаа. Гэхдээ ямар ч хамаагүй гэдгийг тайлбарлаж байгаа шүү. За дараа нь либералууд гарч ирсэн. За миний дайснууд Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын эсрэг байнга занал хийдэг. Монгол улсын иргэн болгоныг буута болгоё гэж дурхирдаг. Илэрхч уянг Монгол хөө хин хинжүүлээдээ нэгэн биз та. Одоо Баабар, Батүл, Сосор Варам, Хуйлч Батхүү гэж нэг мөн нохоо. Ономсангийн Наранбаатар гэж нэг мөн нохоо. Эднэр бол миний мөнхийн дайснууд. За эднэр бас оюун эдний эсрэг ивсэд босч явах шиг байна. За миний дайснууд энэний эсрэг явж байгаад бол бас л мөнгөтэй холбоотой, МСС-тэй холбоотой баха. Тэгэхээр би бол тэр либералууд миний дайсан лодо цэнгүү хоёрыг би эзэж дэмждэггүй. Зүгээр ерөнхий сайдын огцруул хатаал дээр л одоо юу яатсан. Одоо нэг тийм тохиолдлын маягаар л гарч ирсэн. За тэр Францд байж байгаа тэр нэг лоогерч би муу хүмүүстэй олон таарч ирсэн. Гэхдээ ийм адгийн хулгайчтай би нэгч таарч үзээгүй. Тэр бол лоогерчин, залилагч, хулгайч ерөөсөө нэг хүнд байж болох бүхий л бузар булаа шигсэн ган очир гэж новш байгаа. За ган очирыг бол ер нь ингээд дагагч нарын хараад хахад нэг тийм сургуулийн боловсрал байхгүй, сургууль бичиг үсэг мэдхгүй. За тэгээд нэг 8 дугаар ангийн боловсралтай тэгээ маш их муу сурч ийсэн. Тэгээ энэ нэг юм сошиал ертөнцийн ингэж дандаа хэрүүл хийж, хараал хийж ингэж явдаг. Одоо нэг тийм хийх ажилгүй мэдрэл муутай ийм хүмүүс дагдаг юм шиг байгаа юм. За тэр нөхөр бол намайг илдэг янзаар хэлсэн. Удахгүй Монголд баригдаж ирнэ. Яагаад тэгэхээр тэр хүн эхнэрээ хардаад за эхнэр нь нэлээд тийм явдалтай, өвөр султай нэг тийм хүүх юм шиг байгаа юм. Тэг хүний амьдрал надад хамаагүй л дээ. Тэгээд тэр нэг найз хүүхэнтэйгээ нэг хоёр залуутай найзын дооч архитаад хонсон юм шиг завхаараа сүлрэл. Тэгээ ган очир чих аимхаар биз та. Би байсан бол ороод алцах байсан. Эхнэрээ өөр залуутайг айл тавьчих байгааг мэдсэн л бол би ороод тэн дотор ороод төөргө харах хүн. Гэтэл ган очир аимхаа ороод алнуулна гэдгээ мэдээд гаднаас нь юмар уйсан хаалга юм. Ашаа байшин баг. Би гаднаас нь уйж байгаад гал тавьсан байгаа юм. Тэн дотор хүүхдүүд байгаа шүү дээ. 6-7 хүн байсан байгаа. Тэр байшин архитаж хонсон. Ингээд нөгөө азар нөгөө байшин шатаагүй үүднийх нь амбар шатаад гал нь унтарсан. Ингээд ган очирт бол эрүү үссэн маш хүнд хэрэг хомролон шатаахыг оролцсон. Хүний амь насанд олон хүний амь насанд санаатаагаар занал хийлсэн. Хомроглон шатаахыг оролцсон гэдэг зүйл ингээд хэрэг үссэн. За энийг бол удаадараа маш олон хүн ярьж байгаа. Ингээд одоо хүүхэд нь чихэр идэнгүүт гарн дээр нэг мэгзэмчлэн туурдаг. Тэгээ хүүхдэд чихэр идүүлж хагаад гарн дээр нь юм туурангууд миний хүүхдэд хор өгчлөө гэж шаагаад тэгээ ард түмнээс хандад цуглуулад нэг тал орчим сая төгрөг 67-8 сая төгрөг цуглуулсан байт. Ингээ Франц руу цугтаацсан нөхөрлөлтөө. Тэр Монгол тэр бол Багдад нэг 15 жилийн ялаа. За тэр намайг өстө элдв янзаар ярьжсэн. За намайг бол оромжилж болно. Би бол янч доромжлыг тийсэн. Миний ээжийг их доромжилсан. Аимшигтай муухай доромжилсан. Ийм учраас одоо эр хүний зам үзүү урт. Тэгэн очиртой эзэн нэг өдөр уулдаж гам очиртой нэг л өдөр уулзч би эр хүн шиг тооцоо бодно. Хуулиас гадуур би тооцоо бодно.
ихийгээ доромжлуулсныхаа төлөө, ээжигээ доромжлуулсныхаа төлөө би тэр хүний хөлийг би амьдаран суглана гэж дотроо мөрөөдөж байгаа хүсэж байгаа. Бараг биелэх баг. Би тэр хүнийг би занал хийлж байгаа л. Ээж юу аимшигтад доромжилсан тэр хүн. Намайг яаж ч доромжилж болно. Тэм учраас би ээжигээ доромжлуулсныхаа хариуг би тэрнээс авна гэж боддог. За Улаанбаатар хотод байхдаа тэр нөхөр буудал түрээсэлдэг байсан. Жошт буудал. Тэгээд жошт буудалтай янхнууд амьдруулад өрөөнүүдтэй янхнууд амьдруулад тэр янхнуудаа зарж амьдрдаг байсан хүн. Одоо Европт дэлгүүр мэлгүүрээр хулгай хийгээл ловер хийгээл явж байгаа. Тэр хизээ нэг өдөр шудраг үнэн байдаг үл тэр баригдаж ирнэ. Ялаа авна. Тэр үед нь би шоронд нь нухандаа хараарай. За ийм байгаа шүү. За тэгээд дараагийн асуудал. За тэр хүн бол намайг эдүү янзаар хийлсэн. Ятад гэдэг. 9 шидээр хэлж байгаа, ярьж байгаа. За тэр яах вэ тэгээд тэрнтэй одоо нэг тороолууд нь орж ирж байна. Тороолуудын дор нь блоклаа явах хэрэгтэй. За ган очир харин бас оюун эрдний тухай ярьж ийн гэсэн. Би яагаад энэ болгоныг лодо самбуу цэнгүүнийг илэрэгч уянга Монгол хөө эднэрийг за тэгээд ган очир эднэрийг яриад байна гэхэлээ эднэр бүгдээрээ ерөнхийдөө оюун эрднийг огцруулах тухай ярьж байгаа учраас би эднэртэй нэг талын хүн биш шүү. Надад ямар ч хамаагүй ийм хүмүүс шүү. Бас нөгөө лодо самбуу цэнгүүн шиг одоо ЭМС-с мөнгө авчиж гэхвээ. Либералуудтай нийлчих гэж ойлгохгүй. За ган учир мэтийн нэг юм ловерчин хүний адаг навшнуудтай нийлцэн байна гэж ярих вэ. Ингэж удаад ярьж байгаа. За тэгээ нэг зоргоор тагнуулынх нь надаа мэдээ өгөөд тэр нэг муу ловерчин тагнуулынх нь хацсных нь мэдээ өгөхөд. За одоо ингээд гол асуудал руугаа ярья. Оюун эрдэнэд би яагаад дургу байна? Яагаад би оюун эрдэнэ эсрэг байна? Нэгдүгээрт оюун эрдэнэ хятадын далайг баримтлагч. Монголчууд бид нарыг хөтлөөд хятадуудад аваач өгөх гээд байгаа хүн. За оюун эрдэнэг одоо хэдүүлээ ярьцгаая. Өөрийнх нь амнаас гарсан үг. Би 30 настайдаа Улаанбаатар хотод анх орж ирсэн гэдэг. 30 настайдаа. Тэм. Оюун эрдэнэ. Тэгвэл 30 настайдаа Улаанбаатар хотод орж ирсэн анх удаа гэдэг. Тэгээ хинтий төрсөн гэж ярьд. За гэтэл энэ өөрөө 1980 онд Улаанбаатар хотод төрсөн гэж. Тэгээд энэ түүхээс дураараа шаана. Яна. Хинтээ аймгийн мөрөн сумууд гэдэг л тийм. За ингээд Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатар хотод нэгдүгээр ангид орсон гэж бичсэн байна. За тэрийг юу гэж ярьдаг вэ гэхлээр ээж минь намайг он цав бол бамбрууш кофед оруулж хоол авч өгдөг байсан гэж. Бамбрууш кофед оруулж ээж нь. Тэгээд дараах нь өөрөө би анх Улаанбаатарт 30 настайдаа хөл тавьсан гэж ярьсан. Тэгээд за ингээд Бирс гээд кино урлагийн дээд сургууль байсан. За тэрийг төгссөн гэж ярьдаг. За Бирсийг бол миний олон танил төгссөн. Тэгээ Бирсэд хизээ төгссөн билгээ асуухлаар
ганц хоёр хүн дуурдаг тийм тодорхой биш. За Харвардыг төгссөн гэдэг. Харвард Америкийн нэгдсэн улсын Харвардын их сургуулийг төгссөн гэдэг. Тийм. Тэгээд Монгол улсын их сургуулийг хууль эрх зүйч мэргэжээр төгссөн гэж. Амруу. За. Тэгээ энэ дээр болохоор нөгөө ичдгийм үү яадгийг ганц төгссөн. Би сэтгүүлчээр төгссөн. Би Бэрсгээд сургуулийг сэтгүүлчээр төгссөн гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр сэтгүүлчээр төгссөн гэдэг нэг ч баримт байдаггүй. Тэгээ яаж яваад Монгол улсын их сургуулийг 2008 онд тийм үү? 2008 онд юу гэсэн гэж. Монгол улсын их сургуулийг одоо хуульч эрх зүйчээр төгссөн гэж. За та нар бод 1980 онд төрсөн. 1980 онд төрсөн. Хэдүүлээ хамт бодъё. Оюун эрдэнэ болохыг илчлээ заяа. 1980 онд төрсөн. За 80 онд төрсөн учтаадаа Улаанбаатар хотод орж ирсэн. 90 он, 2000 он, 2010 он. Тийм биз? 2010 онд манай шир юу хийжсэн бэ гэсэн чинь Хинтээ аймгийн Бэрх хотын захиргаанд тамгын газрын дарга байсан гинэ. Йоо. Тэгээ 8 онд Монгол улсын их сургуулийг хууль эрх зүйч зэрэгээр бакалавраар төгссөн. Тэгээ 2011 онд Монгол улсын их сургуулийн МУИС-ийг нийгмийн шинжлэх ухааны сургууль, төрийн шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалсан гэж. Тэгээ 2015 онд Харвардын их сургуулийг төрийн бодлогын чиглэлээр магистраар төгссөн гинэ. Ямар амар юм бэ? Писта яаж ингэж худлаа ярьж чадаад байгаа юм бэ? Лаларч байна. Тэгээ 2001 онд тэгсэн чинь тамгын газрын дарга болж. 2002 онд одоо дэлхийн зүүн олон улсын байгууллагын салбарын захирал гэж. Тэгээ 2006 онд бүс хариуцсан захирал гэж. 2008 онд нийслэлийн Баян зүрх дүүрэгт нийгмийн хөгжлийн элтсийн дарга гэж. Амар уу. 2009 онд Ардын намын удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга гэж. Амар уу. Та нар алсын хараа гэдэг номыг харсан уу? Инженашийн өгнүүдийг копидод тавьчихсан. Ичдэггүй писта. Өөрөж бичээгүй шин. Тэгээ ингээд боловсрол нь тодорхой биш. Тэгээ 30 хинтийн бэрхий уурхаад гарч ийжсэн гэж. Жижүүр хийсэн гэж. Энэ хүн аль нь яг оюун эрдэнэ юм бэ? Ямар олон оюун эрдэнэ байна энэ хүнд? Хаан тэнд галчий гэдэг. Хаан жижүүр хийц. Тэгээ нийслэлд. Тэгээ тамгын газрын дарга. Салбарын захирлууд хийжсэн. Бүс хариуцсан захирал. Тэгээ Монгол улсын их сургуулийг 2 удаа сураад төгссөн байна. Эхлээд Монгол улсын их сургуулийн хууль эрх зүйч мэргэжлэр. 8 онд гэж. 96-аас 2008 он хүртэл одоо Баян зүрх дүүргийн бишээ. Хинтэд тамгын газрын дарга хийжсэн.
8 онд Монгол улсын их сургуулийг төгсөжсэн. Тэгээд 11 онд дахиад Монгол улсын их сургуульд сурсан. Магистр хамгаалсан. Тэгээ 15 онд Харвардд төгссөн гэж. Тэгсэн чинь энд бас нэг нь болохоор Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга хийжсэн гэж. Харвардд сурангаа Монгол Ардын намын генсек болсон юм шүү дээ. Генеральны секретарь хийжсэн. Тэгээ Харвардыг төгсөгчд гэж байдаг. Харвардыг төгсөгчд. Тэд нар удаадараа мэдгэж. Манай Харвардд хизээч ийм сурч байгаагүй. Манай төгсөгч нарт ийм юм байхгүй гэдэг. Тэгээ яах гэж тэгвэл 30 настайд анх удаа Улаанбаатар хотод орж ирсэн. За 30 настайд орж ирье. Хэдэн он? 80 он, 90 он, 10. За 90 он 10 настай. Үгүй 80 онд төрсөн. 90 онд 10 настай байхгүй. Тийм биз? 2000 онд 20 настай. 2010 онд 30 настай. 2010 онд өөрөө хэлжсэн. Энэ өөрийнх нь амнаас гарсан үг шүү. Би анх Улаанбаатар хотод 30 настай орж ирсэн гэж. Анх удаа би нийслэл тэгж үл тавьсан. Гэтэл өнөөдөр энэ Улаанбаатар хотод төрсөн 80 оны 6 сарын 29-нд Улаанбаатарт төрсөн гэж. Тэгээ эцэг ихний салсан учраас өвөө мэдээ өссөн гэж. Тэгээ за 30 настайд орж ирлээ бодъё. 2010 оноос хойш 15 жилийн дотор энэ аимшигтай урдтай дэш явсан. Яаж? 15 жил төрд ажиллаж байна. Өнөөдөр 45 настай. 45 настай. Улаанбаатар хотод орж ирээд 15 жил болж. Тэгсэн чинь хүүхэд нь 21-т 22-т 1 тэрбум төгрөгөөр машин аваад унтсан. 1 тэрбум төгрөгөөр. Тэгээ өнөөдөр авилгатай тэмцэх газар орлогоо нотлон шалгуулна. Хуулийг яаж завхруулдгийг мэднэ үстэй. Хуулийнханд бол ерөөсөө итгэлтэй. Хоёрд нь юу гэж ярьдаг вэ? Аквагардныг оруулахыг авилга ороод шүүгчнэрт бүгдөөрэнд нь авилга өгсөн. Монгол улсын ерөнхий сайдын амнаас ийм үг гарч. Аквагардныг авилга ороод мангар олон шүүгчнэрт хахуулт нь байр өгсөн гинэ. Монгол улсын ерөнхий сайд мэдж байгаа юм үнийг. Мэдж байгаа бол та нотолж. Өнөөдөр Аквагард нь ямар нэртэй шүүгчд хэд хэдэн өрөө байр өгсөн юм бэ? Та энийг зарлах юм уу? Чадахгүй чи. Яагаад гэвэл чи худалч биз да. За хуулийнх нь юусэн итгэж ирв. Өнөөдөр хүнээс 70 тэрбум төгрөг ойртсон. 70 тэрбум төгрөг ойртаад 20 тэрбумаар нь цагдаад нөлөөтэй нэг хүнийг худалдаад авсан. Шүүхт нөлөөтэй нэг шүүгчийг худалдаад авсан. Прокурорт нөлөөтэй нэг хүнийг худалдаад авсан. Хүнээс 70 тэрбум төгрөг ойртож. Ингээд цагдаа прокурор шүүгчнэрээр аргалуулаад өнөөдөр 20 сая төгрөгөөр торгуулаад гарч байна. Ийм шүүгт хэн итгэх юм? Хүнээс 70 сая төгрөг улаан цагаан лойртсон хүнийг 20 сая төгрөгөөр та нар торгуул гарч байна. Ийм шүүхээр оюун эрдний хүүхдийг шүүх юм. Тэгээ авилгатай тэмцэх газрын дарга нь оюун эрдний ах нь Даштава нутгийн ах. Энэ хүний авилгыг шүүх үү?
Тэмээс өнөөдөр соёлын яамны жижүүрээс ахуулаад өдөрт албан тушаалтнууд нь толгоос ихсэрч байна. Номыг яаж явуулах вэ? Хэрэг яаж бид нар явуулах вэ? Оюун эрдэнэ яаж огцруулах вэ гэдгээр толгоогоо шаагаад сууж байна. Миний хамгийн сайн мэддэг яамных бүгдээрээ тэгж ярьж байна. Ерөөсөө тэр соёлын яам руу орж байгаа мөнгө төр бүгдийг нь хэрэг захин цацуулдаг. Яг хувийн компани шиг болсон гэж ярьж байна. Бүгд надад амаараа ирж ярьж байгаа. Одоо тэр хүмүүсийн нэрийг хэлвэл тэр хүмүүсийг бүгдийг нь ажлаас нь хална. Оюун эрдэнэ зайлчиж энэ наримгаар харуухан зайл. Номыг яаж зайлуулах вэ гэдэг бүгдээрээ надад хэлсэн. Надад ойролцоогоор соёлын яамд ажилладаг нэг 47-8 хүн надад хамаараад гэж хэлсэн. Яаж эднээс салах вэ? Ямар хэцүү юм бэ? Энэ биста яагаад явдгүй юм бэ гэж надад хэлж илээ. Өнөөдөр 2 тэрбумаар жүжиг хийж. Хэрэг өөрөө найруулаагүй. Хэрэг найруулах ямар ч ур чадвар авьяас бэлэг байхгүй. Тэр зүгээр л хүүхэлдэйн киноны зураач. Найруулагчийн тухай бүр зийч баг. Найруулагчийн уран чадварыг мэдэхгүй ойлгохгүй. Тамггүй төр жүжигийг Москвагийн театр урлагийн сургуулийг төгссөн. Ямнан шарав гэж найруулагч найруулсан. Тамггүй төр жүжигийг үзэхэд шууд гидсийн прием харагддаг. Тэгээ өнөөдөр 2 тэрбум төгрөгөөр жүжиг хийчихэд хичнээн тэрбум төгрөг олсон гэж. 2 тэрбум төгрөгөөр хийгээд 2 жилийн дараа 10 тэрбум төгрөг олсон байсан. Жүжигээр 10 тэрбумыг яаж олж ийн вэ? Амар уу. Бүх төрлийн албанд билээж хийсэн юм хийсэн. Албан тушаалаа оруулаад ашиглажсэн. Онцгойгийнхэн, цагдаагийнхэн, хангаахийнхэн, боловсролынхэн битүү билээж хийсэн. Цалин дээрээс нь суудагсан. Өнөөдөр Улаанбаатар хотод орж ирээд 15 жил ажиллаж байгаа төрийн албаагч оюун эрдэнэ. Хүүхэд нь 1 тэрбум төгрөгөөр машин авч унж. 1 тэрбум төгрөгөөр. Энэ ариу явдал юм. 22 настай хүүхэд. 22 настай хүүхэд. Энэ мэдээж 18 настайгаа заажсан баг. Тийм биз? Монгол улсын хөдөлмөрийн хуулинд 18 настай хүүхдийг ажилуулах ёстой үстэй. Бүр бусад мөнгөний ярих бол зүгээр машины мөнгөний ярь. 1 тэрбумыг. За энэ 1 тэрбум төгрөг. Энэ 1 тэрбум төгрөг. 1 тэрбум төгрөгөөр оюун эрдэнэ хүүхэд нь машин худалдаж авсан. 1 тэрбум төгрөг. За өнөөдөр 22 настай гэдэг чинь улсад 4 жил ажиллаж байгаа хүүхэд. Энийг 4 туваа жилийн орлогын зөвхөн машин худалдаж авахын тулд энэ хэдэн төгрөг олсон. Оо зураг завж. Буруу юм дарчлаа. 1 тэрбум 9 дэгтэй шүү дээ. За 1 тэрбумыг хуваах нь 4 туваа. Тэмээс жилийн орлого нь 250 сая төгрөг юм байна. Жилийн орлого. Энэ хүүхдээ. За энийг 250 саяг 12 туваач. Сард хэдэн төгрөгийн цалин авч ирсэн. Сард 20 сая 800 мянган төгрөгийн цалин. Зөвхөн энэ хүүхэд машин авч унахын тулд сард 21 сая төгрөгийн цалинтай. 4 жил ажиллах. Өнөөдөр Монголд Улаанбаатар хотод сарын 20 сая төгрөгийн цалинтай ажиллаж байгаа 20 настай ямар залуу байна? 1 тэрбум төгрөгийн машин авахын тулд 1 тэрбум төгрөгөөр машин авахын тулд
Энэ залуу хоол идэхгүй юм байна. Шалдан явах юм байна. Бусад зардлын тооцохгүйгээр 21 сая төгрөгийн цалингаа 4 жил цуглуулж 1 тэрбумаар нэг машин авна. Тийм үү? Эдний хүүхэд нь. Та нар хүүхэд рүү дайрлаа гэж гоцохгүй шүү. Аав нь Улаанбаатар хотод орж ирээд 15 жил төрийн алба ажиллаж байгаа. Гэсэн чинь 22 настай хүүхэд нь сарын 21 сая төгрөгийн ажилтай. За дээр нь нэг цагийн $3,000 хөлсөлж явдаг онгоц. Энийг хэдэн цаг хөлсөлж ниссэн бэ? Цагийн 11 сая төгрөг. 10 цаг хөлсөлөхөд 110 сая төгрөг шүү дээ. Ингээ хэдөө хэрээр ингээ зугаалаа явахад хотын өдөржингөө онгоцор нислээ гэж. Энэ хаанаас гарсан мөнгө вэ? Төрсөн өдрөөр болохоор найз охин руугаа 20 сая төгрөг шиддэг ямар хүн байна? 20 сая төгрөгийн цүнх авч өгөө 20 сая төгрөг шилж бод. Ямар төрийн албаагч хүүхэд байгаа юм. Баячуудын амьдардаг амар өндөр үнэтэй амралтын газар. Асар өндөр үнэтэй амралтын газар. Тэрийг ямар ч зочин хүлээж авахгүйгээр тэр чигт нь худалдаж авдаг. Ямар баян мөн залуу бай. Зүгээр л Улаанбаатар хотод орж ирээд 15 жил төрийн алба ашиж байгаа хүний хүүхэд. Баячуудын амардаг амар өндөр зэрэглэлийн амралтыг 2-3 өдрөөр худалдаж аваад нэг ч амрагч хүлээж авах. Бүтнээр нь худалдаж аваад найз охинтойгоо энэ секс хийгээл. Ингэж их тансаглах, ингэж их цацах мөнгө 22 настай Монголын залуучуудад байгаа юм. Монголд 1 тэрбум төгрөгийн машин унж байгаа 20 настай хэдэн залуу байна? Тэгээ Hero компани 51% эзэмшдэг гинэ. Яагаад Монгол улс ерөнхий сайд ахыхан компани руу их найд 200 сая төгрөг биш 200 тэрбум нэг их найд 200 тэрбум төгрөг шилжүүлсэн баримт гарч ирдэг. Тэгээ контент үйлдвэрлэдэг гинэ. Монгол улсын ерөнхий сайд ахыхан компани руу нэг их найд 200 тэрбум төгрөг шилжүүлсэн нь. Нэг их найд 200 тэрбум төгрөг. Тэгэнгүүт авгах нь түүдээ 1 тэрбум төгрөг шиднэ үст. Тэгээ 1 тэрбум төгрөгөөр дүүн машин авч унна үст. Энэ оюун эрдний мөнгө ш. Энэ Heroгийн мөнгө ш. Энэ Монголын ард түмний мөнгө. Оюун эрдэнэ бол аюултай худалч хүн. Зүгээр л худлаа. Баялагын сангийн дахиад та нарыг тархитаад хэлсэн. Баялагын сангаас та нарт 10 сая төгрөг өгнө гэсэн чинь гарууд өглөө. Надад тэр хараал эзэн ЭМС-ийн од жаргал гэж хужаач ерөөсөө хамаахгүй. Би зүгээр л Монгол улсын төлөө дуурмаар байна. Ийм худалч новшнуудыг төрөөс зайлуулмаар байна. Унаж яваад морио, ханилж яваад нөхрөөгд. Олон хүний нуруунд хутаг шаасан навш. Найзаа гэж гүйж байгаа л хутгалдаг. Даргаа гэж гүйж байгаад нэгэн би их болтыг хутаг шаагаад унгаж ирсэн. Энэ хүн өнөөдөр шудраг ёсыг тогтооно гэсэн хамгийн худалч хүн.
Энэ зүгээр л авилгачдыг дарж ийн нэрээр өөрийнхөө дайснуудыг дарах гэж байгаа л навш. Та нар тэрэнд нь итгээд энэ өнөөдөр биш үү? Ямар ч гэмгүй байсан бол үнэхээр их орныхон төлөө үнэхээр тусгаар тогтнолын төлөө зүтгэж байсан бол энэ өнөөдөр ямар ч асуудалгүй ажиллаа өгöd хохин пизда нар мэнгээ хаяа явна. Хэрвээ бий байсан бол заяа чин тэр новшнууд нь пизда энэ ажиллаа. Энд чи юу юм пизда гэж би хайчаа явна. Асар их нууцтай. Асар их мөнгө идсэн. Аимшигтай худалч хулгайч учраас сандлаасаа ямар аимшигтай зууралдаж байна. Чи яасаа их мөнгөтэй юм боо юу гэнэ. Монголын хамгийн бүхэл торооллуудыг бүхэл инфлюенсерүүдийг чи аманд нь хахтлах мөнгө хийц. Зоргоороо хамгаалуулж байна. Чи Монголын хідэн тижээвэр сайтуудаа тижээдэг хідэн телевизүүдэд авчираад чи өөрийгөө гэмгүй болгож ярьж байна. Чи тийм л гэмгүй юм бол ажиллаа өгч. Одоо чиний бас нэг эцэг өөртөө их нэгтэй жилүүний дүүч. Тэр хинтээ аймгаас хүмүүс над руу залгаал. Чиний их нэгтэй юу яасан ч бодлонтой байсан нарын. Хероотой чин эцэг нэгтэй их ондоотой. За тэр хөвсгөл тэр хинтэд нутагт нь байгаа Нямбатар оюун эрдэнээр хамаатныг сагсалцуулгаж байна. Нэг том жип унсан. Амар том газар худалдаад авцсан. Өнгөрсөн амар ихтэл 100 мянган бодол өвс худалдаж авсан гэж. 100 бол зарна гэж. Баахан хүн залинж бол. 100 мянган бодол өвс бэлтгэхийн тулд ямар их хөрөнгө зарцуулах вэ? Тэгээ ажил хийдгүү гэж байгаа. Нэг том жип унаал сумынхныгаа загнаал дээрлхүүнийг болгож гараад ирсэн. Амар том газар хашаад авцсан. Тэгээ хаус барай сууц ажилгүй хийж. За оюун эрдэнэ их нэгтэй эцэг ондоотой гэлөө эцэг нэгтэй их ондоотой гэлөө бас нэг дүн. Тэндээс над руу гомдол мэдүүлээд хүмүүс чаадвч байна. Тэгээ 100 мянган бодол өвсгэнэ. Тэгээ тэрийг ерөөсөө зарсан ч юм байхгүй илжирүүлсэн. Одоо энэ 100 мянган бодол өвс илжирсэн. Хаврын дарчиг цагт ядарсан хэдэн малчттай хуваагаад өгчгүй дээ биз та. Тэнд их мөнгө угааж байгаа сураг байна. Цагдаа тагнуул чиний хэрэг. Цагдаагийн ерөнхий газар хэний мэдлэлт байдаг ерөнхий сайдын мэдлэлт. Тагнуул ерөнхий газар хэний гараар ажилтдаг ерөнхий сайдын гарт. Чи бол авилгастай дэмжих нэрээр өөрийнхөө хідэн дайснуудыг л дарах гэж байгаа юм. Чи эзэж авилгатай дэмжэхгүй. Ойлгосноо. Тэгээ одоо нөгөө 14 мега төслөг. 14 мега төсөл Монгол төрийн бодлого байх ёстой. Тэгсэн чинь Монгол төрийн бодлого хятад хэл дээр ярьцуулагдсан. Хятад руу яваад байна гэж. Өнөөдөр их хурлын гишүүд нь бүр гайхацсан. Гэхдээ эн чинь Монгол улсын төрийн бодлого яагаад хятад хэл дээр шивэгдчихээ яваад байгаа юм. Чи яагаад Монгол улсын ерөнхий сайд яагаад Монгол улсын төрийн бодлогыг чи хятад хэл дээр чи хятад руу явуулаад байна. Чи өнөөдөр Монгол улсын түүхэнд хамгийн амар чи зардлыг гаргасан. Асар их мөнгө чи өрн таран хийсэн. Асар их мөнгө чи үр ашиггүй цацсан. Чи 27 их 80 төгрөг ямар ч үр дүнгүй цацсан ерөнхийсэд. Тийм биз? Тэгэл одоо энэ болгоно илэрч ийн гээл бүр амиан таглаа. Чи зүгээр л тийм юм бол зүгээр л огцроо саналаа өгчиж чи чадахгүй шин. Чи баригдана. Чи Монголын ард түмний шившиг бол бүр тэр чигээрээ та нар ах トゥ угаараа бүгдээрээ та нар шурангаа алгадаад. Энийг мэдээд чи айгаад байна. Чи салглаа чичрээд үхэж чи
Чи албан тушаалаа авч үлдэхийн тулд чи бүх юмыг худалдаж авч байна. Чи гадаад өрийг дарна гэж гарч ирсэн. Гэтэл өнөөдөр 133 их найд 400 тэрбум төгрөгийн өртөө болсон. Чи гадаад өрийг тултал нэмсэн. Чи дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 161.161% болсон. Чи Монгол улсын эдийн засгийг маш хүнд байдалд оруулсан. Чи татварыг асар их нэмсэн. Чи дэд үтц байхгүй. Дэд үтцгүй монголч. Хүний нөөц байхгүй. Ажиллах чадвартай хүн байхгүй байхад чи 14 мега төсөл гэж хятадын сүүлийн 20 жил эдийн засгаар нь унгааж хараат болгосон. Сүүлийн 20 жил хятадууд яг чамшигийн мега төслөөр 4 улсыг иргэшээлд оруулсан байна. Киргизүүдийг яаж одоо Киргиз улсын газар нутгийн 50% хятадууд өрөндөө авч Киргизд мега төсөл хийнэ гэж байгаа л өртүүлж байгаа л юм хийсэн. За чи үндэсний аюулгүй байдлын тухай би бичсэн байна. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6-гийн 1-ийн 3, 7-гийн 1-ийн 1, 7-гийн 1-ийн 2 тодорхой зааснаар засаг буюу Монгол ардын намын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үлдэжээ гэж шууд үзэж болно. Нэг нь үндэсний аюулгүй байдлын тухай хууль 94 онд гарсан. 6 дугаар зүйл үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсгүүд. Чи эдийн засгийн аюулгүй байдал занал хийлсэн. Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал тусгаар тогтнол бүрэн эрх байдалд харшлах аливаа өрийн дарамт гадаадын хит хараат байдлыг үүсэхгүй байгаар хангагдана гэж чи эдийн засгийн аюулгүй байдлыг зөрчсөн. 7 дугаар зүйл эдийн засгийн тусгаар тогтнол хараат тус байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагааг хоригдно гэсэн чи энэний эсрэг ажилласан. Төсвийн тодорхой байдлын доктортой байдлын тухай хуулийг зөрчсөн чи маш олон хуулийг зөрчсөн оюун эрдэнэ. Чи зүгээр зайл. Ойлгосон. Гэсэн чи одоо юу нэ? Монголчуудаа энэ хүнд тархиа битгий угаалга. Бид нэр энэ хүнийг ерөнхий сайдаар үлдээх юм бол цусаар уйлаад эргэж болохгүй. Аимшигтай байдалд орно. Одоо энийг баг дээр нь зогсоо. Би хэний ч тал биш. Миний ард хэн байгаа юм гэж юу? Эмээ минь бай. Ээж минь бай. Ойлгосон уу? Оюун эрднийг яагаад чийлгэж болох? Одоо баг дээр нь дарахгүй бол бид нэр ингээд дуусна шүү. Та нар ямар гинэн юм бэ? Ямар амар итгэмтэй юм бэ? Наа чин аимшигтай байдалд хүргэн. Оюун эрдэнд итгэх зээч байхгүй. Авилгачтай тэмцэн мөнгө өгнө. Юу вэ? Та нар амиа өгнө. Оюун эрдний баялагын санг та нар дэмжих юм бол амиа өгнө. Та нарын амин дугаас оюун эрдэнэ хүрээд эхэлсэн. Коронагийн вакцин дээр яасан оюун эрдэнэ хамгийн түрүүнд гүйжчихвэл нөгөө инфлюенсерүүдтэй мөнгө өгөөд битүү вакцин шаагаад монголчуудад геноцид эхлүүлсэн. Вакцины хор уршгаар ямар аимшигтай олон хүмүүс өгч байгаа юм бэ? Энийг оюун эрдэнэ эхлүүлсэн шүү дээ. Одоо нэг оюун эрдэнэс писта
оюун эрдний шиврийг долооцсон. Оюун эрднээс мөнгө авсан нохойнууд та нар яах гэж амьдрдаг юм бэ? Яах гэж амьд явдаг юм бэ? Та нар бүгдээрээ нийлээд Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монголын ард түмний эсрэг та нар юм хийж байгаа шүү. Та нарыг хараал идэг заяа. Оюун эрдэнд хизээч битгийдэг. Монголчуудаа уухайлан дэмж оюун эрднийг огцруул чи яасыг мөнгөтэй навшгүй ямар хүн худалдаж авч өөрийгөө рекламд болд юм бэ? Чи тийм л гимгүй шударга бол одоо санал өгч чадахгүй чи хэрвээ ерөнхий сайдаас буухал юм бол элбэг дөржөөс 2-3 дахин их мөнгө идсэн байна. За тулгдаа зөвхөн шонхрууд дараагийн лайв хүртэл баяртай.